Хүүхдүүдээ үлгэрийн цаг боллоо. Хевсэн дээрээ хүрээд ирээрэй. Эхлэхээс өмнө суудлаа шалгая. Бид найзуудтай туслахад бэлэн үү? Өнөөдрийн үлгэр баадий гэдэг бяцхан сандлын тухай. Бяцхан Жон хөдөлмөр санагдаад л Жон биеэ савлна. Хөлн тав гараа свис. Бусад хүүхдүүдийн анхаарлыг сарниулж орхив. Гэтэл гинтхэн Жон би чамд тусалж чадна шүү. Чи тусалж чадах юм гэж үү? Чи зөв сайхан суул, найзууд чинь сайн сонсно. Энэ бол хайр юм шүү дээ. Нэгдүгээрт зөв суух хэрэгтэй. Би энэ тэгсэн найзуудтай туслахыг Жон хүслээ. Тийм учраас нэгдүгээрт сандал дээрээ зөв тэгшхэн суух хэрэгтэй. Хоёрт гараа зөв тавих хэрэгтэй, хөдөлгөхгүй байх. Гуравт багш руугаа ихслэн харах билээ. Одоо анги 50 боллоо. Бид бүгд сурахад бие биендээ сурахад тусалж байна. Бүгд одоо бэлэн үү? Тэгвэл үлгэрээ сонсцгоё. Хичээл харсны дараа Жон ээжтэйг бол ээжээ би сайн сонсон. Би найзуудтай тусалсан хэмээн гүйж очиод ээжигээ томоор тэрвэрлээ. Унтахаас өмнө Бурхан намайг сайн сонсоход тусалсанд баярлаа. Ингэж би бас бусад хүмүүст туслах боломжтой боллоо хэмээв. Та нар ч гэсэн баадий сандлын үгэнд орж чадах уу хүүхдүүд ээ?